Дэлхийн нийтэд хамгийн түгээмэл тохиолддог зүрхний төрөлхийн гажигтай нэн яаралтай хагалгаанд орох шаардлагатай 2500 хүүхэд манай улсад байна. Монгол улсын хувьд жилд дунджаар 1000 орчим зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд шинээр мэндэлж байгаагаас мэс засал хийх шаардлагатай 200-аас 300 хүүхэд байдаг. Гэвч тэр бүр хагалгааны төлбөр төлөх боломжгүй улмаас бяцхан хүүхдүүд эрүүл саруул өсөж торних боломж улам хумигцаар байна. COVID-19 улмаас гадаадад эмчлүүлэх боломжгүй болж гадаадын эмч тусламжийн багийнхан ч Монголд ирэх үе таалга хаалттай байгаа энэ үед бяцхан хүүхдүүдийг эх орондоо эмчлэх шаардлага тулгараад байгаа билээ. Тиймээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо үн төлбөргүй эмчлэх зүрх мартахгүй төслийг Улаанбаатар сонготой эмнэлэг энэ оны 5 дугаар сард эхлүүлснээс хойш 45 хүүхдэд хагалгаа хийж бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлгэлээд байна. Голомт банкны зүгээс нийгмийн сайн сайхны төлөөх уг төсөлд нэгдэж Голомт банкны алтан түлхүүр хүүхдийн сан Улаанбаатар сонготой эмнэлгийн зүрх мартахгүй төслийн албан ёсны хамтрагчаар ажиллаж байна.